За өмнөх хичээл дээр заавал тэгэх хэрэгтэй, заавал тэгэх ёстой гэдэг даврыг үзсэн. Харин одоо болохоор тэхгүй байсан ч болно. Заавал тэхгүй байсан ч болно гэдэг даврыг үзье. Тэр нь болохоор үүсгэж гэсэн үг шүү дээ. Үүсгэхдээ бид нар угаасаа одоо явах гэдэг када гэдэг үйл ахад явдаггүй гэж болгох юм бол ан камнида гэж хэлдэг шүү дээ. Тэрэн шиг ан кадо тео гэж өөрчилж болно гэсэн үг байхгүй юу? Одоо маргааш заавал ирэхгүй гэж болно гэж хэлээ л да. Тэнгүүд Нээр нь маргааш бол нөгөө нэг гог гэдэг үгээр хэрэгжилж байна. Нээр нь гог, маргааш заавал ан уудаа гэж ирэх гэсэн үг. Тэгэд аду уу юм чи а орно. Аду анваду тэё гэд. Маргааш нь заавал ирэхгүй байсан ч болно гэсэн үг болж байна. За жи анадуу гэдгээр хэрэгсэн ч гэсэн болно. Тийшээ одоо маргааш явахгүй байсан ч болно гэж хэлээ л та. Тийм бол нээр тийшээ хийг когиро тийшээ када гэж явах гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт кажи анаду тэ нэр когиро кажи анаду тэ явахгүй байсан ч болно, тэхгүй байсан ч болно гэдэг ийм даврыг судлаа.